За тэгвэл одоо хэдүүлээ юу гэхээр part 6 дээр ирээдүй тэгээ жижиг дунд бизнесийн байгууллагууд болон ер нь аюулгүй байдлын хүрээнд ер нь юу болоод байгаа юм бэ? Цаашдаа ер нь юу болох гээд байгаа юм бэ гэдэг зүйл. За судалгаа төрөл бүрийн судалгаанууд дээр ингээ аваадсан чинь хамгийн ихнийх нь болохоор зохицуулалтын технологи програм хангамжигдаг. Тэгэхээр одоо жишээ нь regulation technology гэсэн үг л. Тэгэхээр одоо манай хуулийн хүрээнд ийм зохицуулалтын хүрээнд явах хэрэгтэй байсан байна те. Тэр болгоныг ингээд хүн хийх, за хуулийн дүн шинжилгээ, за тэгээд тэр хуулийн зохицлын одоо баримтчийг гаргах чинь маш их асуудал байхгүй. Тэрнээсээ үүдээд бид нар ер нь бол торгуул төлөгч тийм асуудлууд үүсч болдог гэсэн. Тэгэхээр тэрнтэй холбоотой технологиуд ихсэж байна. За бүр цаашлах юм бол блокчейн яригдж байна те. За тэгэхээр нөө ил дод байдал, за мөрдөх боломж, за тэгээд илүү тархсан бүцтэй тэр зүйл яригдж байна. За робо адвайзер буюу бид нар одоо юу гэхээр хямдл оюун ухааныг бол бидаасын одоо системээс зөвлөгөө аваад явах боломжтой болчих. За тэгээд zero trust architecture те. Уламжлалт сүлжээ бол юу гэхээр байгууллагын сүлжээ. За энэ бол интернет, за манай дотоод сүлжээ гэж явдаг байсан бол одоо юу гэхээр ийм илүү flat тархсан бүцтэй. Гэхдээ аль нь чинь хэнд ч идэхгүй те. За ямар нэгэн байдлаар баталгаажуулалтыг заавал тодорхой шаардлагыг хангаж энэ систем рүү хандна. Хандсны дараа болохоор тогтмол ер нь бол нөгөө ч мөн байна уу гэдэг шалгана гэдэг ийм үндсэн одоо ийм үл итгэх гэсэн тийм архитектурын шийдэл гарч ирж байна. За бүр цаашлах юм бол кибер аюулгүй байдал гэдэг зүйл маш чухлаар яригдж байна те. За тэгэхээр энэ бол ингээд судалгаан дээр аваад үзэх юм бол ер нь цаашдаа нэг иймэрхүү болж байна. За олон улсын тайланд бас ингээд аваад үзэнгүүт юу гэхээр хэмэл оюун ухаанд суурилсан шийдлүүд ер нь бол маш үр дүнтэй байна. За дахиад аваад үзэх юм бол үүлэн технологийн аюулгүй байдлыг өөрийг нь ер нь хангах хэрэгтэй байх шүү гэдэг зүйл гараад ирсэн. За тэгээд дахиад олон улсын тайлангуудаас ингээд базаад аваад үзэх юм бол attack surface буюу халдлагын талбар гэдэг зүйл илүү ихээр нэмэгдэнэ те. Бүх зүйл одоо ингээл интернет гэдэг зүйл ингээд явагдсан, бизнес гэдэг маань тэлэгдсэн, attack surface гэдэг юм улам нэмэгдээд явна. За дахиад зааслах юм бол кибер аюулгүй байдлын соёлыг бий болгох гэдэг маань маш чухал асуудал одоо болж хөндөгдөж байна те. Тэгэхээр байгууллага дээр байгууллагын соёл гэж ярьдаг бол тэрнтэй адилхан кибер аюулгүй байдлын соёл гэж ярьдаг болж эхэлж байна. За дахиад окей. Манайх байгууллага дээр аюулгүй байдлын шийдлийг хэрэгжүүлэхэд одоо хэцүү байна те. За хүн хүч, технологийн нөөц, за төсөв гээд. За тэгвэл cyber security as a service буюу кибер аюулгүй байдлын үйлчлэгээ үзүүлдэг байгууллагууд гараад ирж байна. Тэдгээр байгууллагуудтай хамтарч ажиллаад аюулгүй байдлаа сайжруулъя гэдэг зүйл бас гарч ирж байна. За тэгэхээр үндсэндээ хэдүүлээ ингээд аваад үзэх юм бол мэдээллийн аюулгүй байдал нэг бол кибер аюулгүй байдал гэж яриад байгаа. Үүнтэй холбоотой эрсдлүүд нь байгууллагын одоо ер нь эрсдэл тэ байгууллагын эрсдлийн түвшинд ингээд ирсэн. Гэхдээ тэр маань зөвхөн одоо нэг бол аюулгүй байдал, нэг бол технологийн багийн, нэг бол хүнээс хамааралтай зүйл биш болсон шүү. Энэ маань өөрөө байгууллагын бүтэн юм асуудал болоод ирсэн. Бүх хүнээс хамааралтай болсон зүйл байна. За тэгэхээр та бүхэн энэ удаагийн одоо энэ сургалтаас бас тодорхой мэдээллүүдийг олж авсан байх, байгууллага дээр хэрэгжүүлэх зүйлүүдийг ч бас сурч авсан байх. Тэгэхээр та бүхэн өшөө илүү ингэ тодруулах зүйлүүд байх юм бол те мэдээж одоо энэ сургалт зохион байгуулж байгаа нэг одоо энэ сургалтын платформоор дамжуулаад одоо холбогдох тиймэрхүү боломжууд бас гарах байх. За тэгээ бүр заашлах юм бол төрөл бүрийн мэдээллүүдийг бас тогтмол аваад уншаад за тэгээ тэрэн дээр хэрэгжилтүүдийг бас хийгээд явж байгаарай. За тэгэхээр аюулгүй байдлаа ер нь бол сайжруулах дээр тодорхой мэдээллүүдийг өгсөн байх гэж найдаж байна. За та бүхэнд баярлалаа.